За би одоо Америкт 2000 онд J1 визээр ирж исэн. Тэгээд 2006 онд эндхийн ADN буюу дипломын зэрэг авч сурлагчаар ажиллаж байгаа. 12 онд бакалавр авсан. Тэгээд 19 онд энэ нөгөө CRNA-г Texas Wesleyan гэдэг Техасын их сургуулиас авч исэн. Тэгээ 2000 онд 2020 онд нөгөө Army-д reserve болж орсон. Ягаад гэхээр айгүй хүртэ, оюутны хүртээсэн. Тэгээд 2023 онд Veterans Affairs буюу одоо урд нь цэрэг байсан хүмүүсүүдийн эмчлүүлдэг эмнэлэг. Тэр нь яг одоо цэрэг байгаа хүмүүсүүд нь биш шүү. Тэр одоо нөгөө урд нь одоо цэргийнхээ албыг хаагаад дууссан хүмүүсүүдийг очдог эмнэлэг Veterans Affairs гэдэг. Миний ярьж байгаа юм VA буюу Army-гийн үзэл бодол биш. Тэ би бол зүгээр л өөрийнхөө одоо яаж энд хүрсэн бэ гэдгийг л ярих гэж байгаа болохоос ш. CRNA бол тэ одоо нэг credentialing body NBCRNA. Тэгээд та нар тэрэн дээр вебсайтн дээр н ороод бас зөндөө мэдээлэлүүд байгаа. Тэгээ Америкт одоогийн credentialed хийсэн ажиллаж байгаа хүмүүсүүд нь 62,000 CRNA Америкт даяар байгаа. Одоо CRNA хүмүүсүүд хаана ажилладаг вэ гэхээр эмнэлгүүд дээр, мэс заслын төвүүд, шүдний одоо эмнэлгүүд дээр те. Нэг бол одоо podiatry, plastic surgery гэсэн тийм жижиг клиникүүд дээр бас байгаа. Хүүхдүүд дээр ч одоо ажиллаж болно нь OB буюу одоо их барихтай. Тэгээ том хүнийх гэсэн тиймэрхүү setting-д ажилладаг. За дараагийнх нь ялгаа одоо юу вэ гэд асууж байгаа аахгүй тий одоо CRNA тэгээд одоо мэдээ алдуулагч одоо анестезиолог гэдэг эмч хүн байгаа шүү тий. Тэр хоёрын ялгаа юу вэ гэд тэгэхээр за одоо энэ эмч хүн тий одоо яг anesthesiologist гэдэг эмч хүн байгаа шүү тий. Тэр хүн бакалавр аавна 4 жилтэй дараа иж. Тэгээд дараа нь ангаахын сургууль med school 4 жил тий. Тэгээд residency дахиад 4 жил. Эхнийхэн жил нь бол тэд нар юу гэдэг одоо нэг ерөнхий одоо эмнэлгийн талаар те одоо өвчтний талаар сурдаг. Тэгэхээр тэд нар CH гэдэг юм уу emergency room те тэгчээний одоо ингээд өөр газруудаар яваад эхнийхээ жилийг сурчаад тэгээ 3 жил нь яг анестезиад зориулж residency-га хийдэг. CRNA болохоор 4 жил бас л ижлэхэн бакалавр аавн тий. Тэгээд дараа нь сэхэнд доороо иж 1 жил одоо дадлагтай байх хэвээр. Ихэнх хүмүүсд бол 3-аас 10 жилийн тийм нөгөө experience-тэй орж ирдэг, туршлагатай орж ирдэг. Тэгээд одоо болохоор докторийнхаа зэргийг авдаг болсон DNP. Тэгээд тэр нь 3 жилийн програмнууд байгаа. Цэргийн салбартаа бол бас CRNA-нууд өөрсдөө бие даагаад ажилладаг. Одоо Army те эднэртэр одоо та нар ингээд дайм боллоо гэхэд одоо ингээд Ирак эднэртэр ажиллаж байгаа хүмүүсд бол бие даагаад шууд ажиллаж байгаа. Ерөөсөө анестезиологийн доор одоо бид нар тийм ажилладаггүй. Civilian буюу одоо цэргээсээ бууж ирээд одоо би ингээд цэргээсээ гараад ингээд ажиллахад ихэнх үедээ анестезиологтойгоо хамт ингээд ажилладаг. Тэгэхээр тэд нар нь одоо pre-op дээр одоо мессас хийхээс өмнөх одоо өөрөө гэж байгаа шүү те. Тинчэн нь өвчтөнтэй нь уулзаад тэр хүнд за чи ийм юм хийх гэж байгаа юм байна. Ийм проблемтай хүн байна те. Тийм болохоор иймэрхүү план гаргана гэд ингээд гаргацдаг. Яг мессаслийнхаа өрөөнд дотор одоо унтуулад бүх юм хийж байгаа нь бол би өөрөө. Тэгээд тэр хүн одоо сэхэний дараах буюу PACU гэдэг юнит руу очиход одоо тэнд болж байгаа одоо post recovery те тиймэрхүү юмыг анестезиологууд ерөнхийдөө анхаардаг, хариуцдаг. Тэгэхээр ягаад тэгэхээр чинь би өөрийгөө бэлдлээ, өвчтөөгөө уулзлаа, авлаа мессаслийнхаа өрөөнд аваачлаа, мессаслыг хийлээ, drop off хийлээ, дараагийнхыг нь авлаа ингээл бараг л factory ажиллаж байгаа юм шиг ингээд ажиллаждаг. Тийм болохоор ингээд хамт ажиллавал айгу зүгээр байдаг. Бид нар ер нь яг юу гэдэг вэ гэхээр яг миний ярьснаар те pre-op дээр би өвчтөнтэйгээ уулзлаа. Тэгээд одоо тэр хүний түүхийг, history-г нь үзлээ.
Тэгээд physical assessment-ийг хийлээ. За тэгээд нойр суулгах зөвшөөрлөө энэчнээ аавна. Тийм. Тэгээд месцлийнхаа одоо үед бол тий одоо унтуулна. Тэгээд тэр одоо нэг intubation гэхэлэр чи одоо амьсгалах хоолой гэх юм уу тий тэр мэрийг хийн. За тэгээд месцлын дотор тий одоо тэр хүний амин үзүүлэлтийн шалгаад тийм тэгээд одоо даралт зүрхний захиралт тийм оксижен эдгээр нь хэр байна тэгээд ингээд тэрийг нь хянаад байждаг. Тэгээд сэрээгээд тэр амьсгалж байгаа хоолойг нь аваад тэгээд пост ап буюу месцлын дараах тасаг руу аваачаад тэгээд ингээд үлдээдэг. Тийм. За дараа нь одоо ер нь CRNA яаж болох вэ гэхлээр одоо түрүүн ярьсан те бакалаврын зэрэг сувлах ахуйн бакалаврын зэрэг хэрэгтэй. Одоо BSN заавалч хэрэгтэй болдог. Тэгээд одоо бол заавалчгүй DNP буюу одоо докторийн зэрэг авдаг болсон. Тэгээд RN license бас заавалчгүй хэрэгтэй. Мэргэжлийн сувлагчийн license. Тийм. Тэгээд CRNA чинь DNP учраас тэр одоо нэг агсан төвчний license гэж авч байгаа. За тэгээд ажлын туршлага гэхлээр одоо ICU буюу одоо эрчимт эмчилгээний тасагт те дор аж 1 жил ажиллах хэрэгтэй гэж ярьсан. За тэгээд тэр үедээ бол одоо ventilator management те тэр нь одоо амьсгалын аппарат тэгээд vasoactive drips буюу одоо нөгөө тусал те одоо тэр хийхийг ингээд өөрөө ингээд тааруулаад сурчвал айгу зүгээр. Тэгээд хүнд өвчтнүүдтэй ерөнхийдөө бас ингээд ажиллавал яагаад тэгэхээр чинь ихэнх үедээ тэ одоо баг эрүүл байгаа хүнийг аваад та нар ингээд бараг л амийн хорлох хэмжээнд им өгөөд тэр хүнийг ингээд шууд ингээд амьсгалж чадахгүй даралтаа дээш доошо барьж чадахгүй юм болгочихж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед бид нар өөрсдөө одоо ингээд тэр хүнийг safe эрүүл байлгахыг хангах учраас ерөнхийдөө тийм хүнд өвчтэй хүмүүсүүдтэй ажил сурсан байвал айгүй тустай байдаг. Тийм. За тэгээд charge nurse буюу тийм тиймэрхүү бас одоо менежмент талдаа айгүй сайн байвал бас айгүй сайн байдаг. Тийм. Тэгээд сургууль гэхлээр Америкт бол 141 сургуулиуд байгаа. Тэгээд тэр нь 36-аас 51 сарын хугацаатай. Тэгээд төлбөр нь та нар харж байна те 45,000-аас 200,000 долларын одоо tuition буюу сургуулийн төлбөр байгаа. Тэгээд ихэнх үедээ тэд нар юу шаарддаг вэ гэхлээр сайн дүн те GPA одоо 3 тэгэхээр чин тэр чинь B аавна гэсэн үг те A B те. За тэгээд GRE бол 300 тий GRE-ийн болохоор чинь тоо англи хэл тэгээд тийм нэг essay эднэр бичдэг нэг тиймэрхүү тест байдаг. Тэгээд интервью буюу одоо сургуулиудтайгаа ярилцлага хийдэг. Тэгээд зарим газрууд нь бол бас нэг written test өгдөг. Тэ бичгийн шалгалт. Тийм. Тэгээд strategy гэх юм бол одоо нэг shadow буюу одоо CRNA нэг бол анестезиологийг дагаад те ингээд энэ хүн ингээд месцлэл руу орж ирээд иймэрхүү юм хийд юм байна гэдгийг нэг хараад те нэг 2 юм уу 3 хоног ингээд дагаад ерөнхийдөө иймэрхүү одоо ажилтгийн байна гэдгийг харахгүй бол зарим хүмүүсүүд ирчээд энэ айгуу сонио ажил байна ингээд сургуулаа хаяад явдаг хүмүүсүүд байгаа. Тэгээ тийм учраас ерөнхийдөө бас нэлээ хүнд одоо орчинд ажилладаг гэдгээ бас мэдэх хэрэгтэй орохоос өмнө те PACU буюу месцллийн дараах тэр өдөрт тэр тасагт ажиллавал бас их тусламжтай байдаг. За тэгээд давуу талууд нь мэдээж яг одоо сувлагчийн хувьд те хамгийн өндөр түвшинд одоо бие дагаад ажиллах те тэр байр тэгээд санхүүгийн хувьд гэх юм бол дундаж CRNA-гийн Америкт авж байгаа цалин гэхлээр 223,000 орчим байгаа жилдээ. Гэхдээ энэ бол айгүй actually бага дун. Яг жинхнээсээ ярих юм бол энэс илүү өндөр байгаа зүгээр. Бие одоо биеэрээ дааж ганц бие ажиллаж байгаа хүмүүсүүд
нөгөө бизнес хийгээд тэгээд өөртөө айгу баг цалин өгчдөг байхгүй юу. Тэгээд тэгэхээр чин цалингаа бараг 2 хуваагаад хагас нь бизнесийн орлого, хагас нь өөрийнх нь орлогоо орчихлоор энэ дүн ингээд багасчсан харагдаад байгаа. Яг W2 буюу одоо цалин авж байгаа хүмүүсд бол энэс илүү өндөр авж байгаа. Ажлын байрны баталгаа. Одоо CRNA гэдэг ингээд ажил ингээ хайх юм бол зөндөө байгаа. Ялангуяа одоо ингээд rural setting буюу одоо хөдөө типийн тиймэрхүү газрууд бол ажлууд айгүйх байгаа. Хаана ажиллаж болох вэ гэх юм бол та нар те neuro буюу мэдрэлийн зүрх судасны ортопедик хүүхдийн их барих те одоо нэг бол та нар pain management ч гэдэм үү surgery center гэдэг айгүй олон different setting газар ажиллаж болдог. Би дагаад те ганцаараа ажиллаж болно. Тэр нь бол одоо rural setting-д бол айгүй олон газрууд бол CRNA only team ажилладаг газрууд зөндөө байгаа. Ихэнх том хотууд руу ороод ирэхлээр ерөнхийдөө миний түрүүн ярьснаар ингээд нөгөө нэг хамт ажилладаг бас байгаа. Тийм болохоор өөрөө хэрэг одоо хүний дор ажиллахгүй гэх юм бол бас бие дагаад ажиллаж болно тийм. За зардлын хувьд ярих юм бол сургалтын зардал түрүүн ярьсантэй одоо нэг төлбөр сургуулийн төлбөр гээд тэр нь болохоор ч зөвхөн жилийнхэн төлбөрнтэй 35-аас 60 мянга гэхлээрээ одоо тэр програм нь бүр 160 мянга гараа авчих боломжтой зөвхөн төлбөрнтэй. Тэгээ тэрэн дотор ч бас одоо амьдралын өртөг гэж байгаа шүү тий. Тэгэхээр чи одоо байрны, хоолны тий одоо хүүхэдтэй бол хүүхдээ сургуульд өгөх гэдэг гэхээр тэгэхээр чин тэр нь дахиад бараг 150 мянга болчихно тий 3 жилийн дотор. Тэгээд дээрэс нь одоо ажил хийхгүй байгаа шүү тий одоо энэ програмд хийхэд та нар тэгэхээр чин тэр бас мөнгөө та нар алдаж гин гэд бодох хэрэгтэй тий. Тэр чин ягаад тэгэхээр чин одоо 3 жилд $260 мянган хийх боломжоо та нар алдчих чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин нийтдээ энэ айгүй үнэтэй болж байгаа тий. Тийм учраас одоо энэ зардлаа яаж нөхөх вэ гэдэг талаас бас бодох хэрэгтэй. Ерөнхийдөө бол одоо Америкт те $100 мянган улсаас зээлэх боломжтой гэд одоо cap хийцэн. Урд нь бол тийм лимит байхгүйсэн. Одоо бол 100 мянга гэдэг ингээд хаацсан. Тийм учраас хувийн газруудаас одоо оюутны зээл гэж авах хэрэгтэй болно. Нэг бол scholarship буюу тэтгэлүүд бас зөндөө байгаа. Нэг бол цэргийн алба хааж болно. Нэг бол одоо намайг дуурайгаад VA гэсэн тиймэрхүү газар ажиллаж болно. Дараагийнх нь хооц. За тэгээд энэ бол одоо Army те одоо ямар юм боломж байна вэ гэж үзэхээр миний хийсэн шиг одоо цэргийн албатай reserve гэд тэр нь болохоор ч одоо нөгөө цэргийн нөөцийн алба гэж байгаа. Тэгээ тэр нь жилд $20 мянган одоо тэтгэлэг өгдөг. Бас энэ scholarship гэхлээр энэ health profession scholarship гэд байгаа. Тэр нь бол бас сар болгон одоо амьдрах мөнгө гэж өгдөг. Тэгээд сургалтын төлбөрийг бас төлчдөг. Тэгээд дараа нь төгснөхийн дараа 3 жил active duty хаана гэсэн үг те. Нэг бол төгсчөөс шууд ингээд active duty руу шууд орлоо гэхэд одоо critical care nurse те одоо юу гэж авч байгаа? Бонус гэж авч байгаа. Тэр нь 100 мянга. Mental health буюу одоо сэтгцийн nurse practitioner байгаа шүү те. Тэдэр нь $120 мянган бонус. Тэгээд CRNA-гийн бонус нь болохоор 250 мянга. Энэ бол тэгээд тэр 3 жилдээ ингээ хуваагаад өгдөг мөнгө нэгаа. Veterans Affairs гэдэг дараагийн хуудсан дээр одоо энэ бол миний ажиллаж байгаа газрууд. Тэр нь миний оролцсон нь одоо тэр анхных нь байна. Оюутны зээлийн иргэн төлөлт гэдэг EDRP гэдэг. Тэр нь болохоор одоо VA-д хэрэгтэй мэрэгчлэлтэнгүүдэд одоо ингээд мөнгө өгдөг. Тэр нь мөнгө өгдөг ч гэсэн энэ нэг оюутны зээлийг төлж өгдөг те. Тэгээ тэр нь $200 мянган хүртэлхийг одоо 5 жилд ингээд хуваагаад төлдөг. Тэгээд одоо 3 жил тэнцэнэ ажиллаад тэгээд та нар өөр ажил оллоо гараа явлаа гэхэд тэр 3 жилдээ төлсөн мөнгийг эргүүлж төлөх албагүй. Бас health profession scholarship гэдээ бас байгаа.
тэр нь бас одоо армитай ижилхэн те бас сургалтын төлбөрийн төлдөг бас амьдрах мөнгө өгдөг. Тэгээд 2 жилийн дараа нь ажлын одоо нэг юутай үүрэгтэй тий. Тэгээд зүгээр одоо nursing-тэй одоо бакалавра авах гэж байгаа хүмүүсүүдэд зориулах юм бол бас ийм програмнууд байд юм байлээ. Та нар сонирхож үзээрэй. Тий. За тэгээд дараагийн хуудсан дээр нь болохоор би ингээд VA програмнууд гэдэг ингээ хийцэн. Тий. За тэгээд дараагийнх нь за миний хувьд гэвэл тэ сургалтын төлбөр 80,000 болсон. Тэгээд амьдрах одоо нөгөө амьдрах мөнгө гэх юм уу те тэрийг өдөр тутмын зардал гэдэг тэгээд нийтдээ би $205,000 зээлтэй гарч ирсэн. Тэгээд VA-д ажилд орох хүртлээр те би 50,000 өөрөө ингээд төлцсөн байсан хуваараа. Тэгээд 10,000-аас 60,000 тэгээд нөгөө такс төлсний дараа 48,000 болсон. Тэгээд үлдснийг нь болохоор VA одоо нөгөө нэг ERP програмаар төлж өгч байгаа.